яг ингээд хэрвээ өөрийгөө алдаад ингээд хаяад тэгээд ах юм бол ер нь тэгээд эрэгтэй хүн бол тэр чигээр чинь л хүлээж авна. Чамайг тийм л юм байна л гэж бодно. Ингээд хоошин тавиад тэгээд ингээд болоод ах юм байна. Яг тэр чигээр чинь л хүлээж авна. Чи ингээд өөртөө ажиллаад үгүй би юм байх хэвгүй, би юм гоё байх хэвээр, би ингэх хэвээр гэдэг юм бол бас яг тэр чигээр чи хүлээж авна. Тэгээд тэрийг бол яг ойлгосон, мэдэрсэн бүр яг амьдрал дээр. Тэгээд хамгийн гол нь манай бас Монгол эмэгтэйчүүд ихэнх нь өөрсдөө нөгөө тус гуйж чаддаггүй эрэгтэйгээсээ. Өөрөөс нь илүү хийж чадахгүй гэж боддог. Тэгээд тэр орон зайг өгөхгүй мөртлөө надад туслахгүй байна. Тэ намайг ясангүй гэд би ч гэсэн яг л тэгсэн ер нь бол. Одоо тэгэл ингээл харсан чинь манай ээж тийм байсан, манай эмээж тийм байсан. Яг л тийм яваад байгаа байхгүй юу? Ингээд тэр чинь ингээд давтагддаг юм билээ. Тэгээд би нэг бүр амар өвдөд. Бүр ингээд гамрит болоод бүр ингээд амьсгалж чадахгүй тэгээд тэгээ ялцчгүй антибиотик хариулах болоод эмнэлэгт хэвтэж байгаа байхгүй юу? Тэгээд ингээд тэр чинь бүр ингээд тулаад ирсэн. Тэгжээж л би одоо нөхрөөрөө хүүхдээ харуулж байгаа шүү дээ. Тэрнээс өмнө бол үгүй яг ингээд ганц өдөр ч юм уу ингээд харуулна. Гэхдээ яг тэгэж урт хугацаанд ингээд гар марантай юм уу? Тэгээ 7 хоног модлог ингээд ерөөс хол байж чадахгүй. Чадахгүй л гэж боддог юм. Энд чадахгүй хаа гэл. Яалтчгүй л нөгөө үр хүүхдээ хамгаалах тийм сэтгэл яваал байгаа л да. Тэгтээ бас тэгээд зориг гарах хэрэгтэй юм. Тэр орон зайг нь олгоо. Тийм. Тэг чадахгүй ч байсан хүн бас ингээд хичээдэг, сурдаг, хөгждөг юм билээ ер нь. Хүн өөрчлөгдөхгүй л гэдэг. Тэгтээ яг тэгээд ер нь бол дандаа л өөрчлөгддөг юм бэл. Zoo Lab-ийн ерөнхий ивент тэтгэгч Derma Tester баталгаажсан дэлхийн хамгийн нэмгэн жив Baby Lab